Дөрвөлжин шугамтай дэвтэр дээр даатгалан бичсэн хүйтэн тамаас бичсэн тэмдэглэл гээчийг их эл тогтоохгүй орчинд бичсэн гэлтэй. Уг тэмдэглэл бичигдсэн үйл явдлыг нөхөн хөөс 1990 оны халахын шоронгийн их үлсгэлэнгийн үед бичигдсэн гэлтэй. Ийм нэгэн тэмдэглэлийг 1998 онд шоронгоос суллагдсан нэгэн 10 гаруй жил хадгалжээ. Ингээд тэрхүү тэмдэглэлийг уншиж сонирхуулъя. Бичлэг үзэж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. YouTube сувга subscribe пэйж мөн лайкан заавал дараарай. Баярлалаа. Хэрвээ subscribe пэйж мөн лайка дарсан бол буцаад бичлэгтээ орцгоё. Хаалга цонх бас хаанаас жимбэ салхи хүлээн намайг жиндүүлэн хайрна. Би унтах гэсэн боловч эс чадна. Байдгаараа өвхрэн хүнжил өрөөнд толгоогоо бүтээн амьсгалаараа дулаацхыг бодож хийлүүлэн. Урдаас бүлэт зэвч араас хүйтэн. Нүдэн анлаа нойр эс хүрнэ. Хавиргаа хэд дахин дооллоо. Сүүжний яс холгож байна. Дээш харлаа. Нурууны яс бас л холгоод амрах бишээ. Гэтэл хоосон хотод хоржгон хоол нэх. Ийхүү зовлон чөнийг дуусгах гэж би их ил зовно. Өдөр нь өөнөөс жилүү их зовлон туулна гэтэл бод. Зах зээлийн хүнд үед шорон өвөөхөл нарандаж амьдрал ах үе хүнд хэцүү байгааг бид гүнээ ойлгож их ил дэвсвэрлэх боловч өдөр хоног өнгөрөх тусам амьдрал хүндэрч өхөл тураал их сэрэл байна. Одоогоос хэдэн жилийн өмнө хоригдлууд 2 хоолтой, 1 удаагийн зай далахтай, тэдэнд үйлчилдэг дэлгүүртэй өдөр болгон тодорхой хэмжээний хүнсний зүйлийг нэрийн дансны мөнгнөөс нь олгодог байлаа. Энэ үед өөх тослог сайтай хоол ундтайж гэсэн шорон амралтын газар байгаагүй. Тэр үед мөн л ирэх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүс хоригдож, 2 нарны хооронд ажиллаж ухаажж байлаа. Харин хоол ундны илчилэг нь таарч байгаа эсэх, орц хэмжээ, чанарт шүүх, фольклор хяналт тавьж, ёстой л хүний эрхийг хамгаалдаг байж дээ. Гэтэл одоо ямар хоол ундтайг энгийн хүмүүс байдгаа шүүх фольклор гэх эрүүл мэндийн явны зохих хүмүүс ч тэр болгон мэддэггүй байх л та. Өглөө бид давсгүй харцаа нэг аягийг уусны дараа өд хүртэл хоосон гэзээ хонхолцуулна суун. Өд болоход хоол нэртэй бантан ирнэ. Тэр нь ганц нэг махтай төмөс байвал тэгээд л аз. Голдуул туранхай адууны ясанд чансан байдаг ч өлссөн хүнд өлөн буугын эвэр зөөлөн гихчээр бид түүнийг л амтрахын идэнэ. Түүнийг идээд нэг хэсэг үлээдснээ дахин даарч өлсөн. Оройн нь давсгүйц 10 гурил буюу хуурч бяцалсан улаан буудаа өгнө. Шоронгийн хоолны илчлэх хэмжээ нь хүний биед таарч тохирч байгаа талаар хинчүүл анзаарах учраас өлсөглөн тураал газар авч өвхөл олширна. Ар гэрээс нь ирэх хүнсний зүйл энэ дарыг чөлөөтэй оруулж байгаа болохоор л арай гайгүй. Хэрвээ эргэл дууцалтыг хязгаарлах бол өвхөлгийн чинь ёстой зам алдах байлаа. Шоронгийн хоригдлууд ар гэрээхэд имэндэл амьд явна гэж хэлэхэд хэлцдэхгүй ил болов. Гэхдээ бидний төлөө байн анхаарал тавьж байдаг 20 ангийнханд бүх бурууг дохож болохгүй. Улсын тусал таазанд нь бөмбөрч булан дохойн цандсан байрны онгорхой цоорхоогоор өвөл хаврын салхи хүлээж дэсгүүе бэрх зовлон эдлүүлж харин зун намар нь жиндүүлнэ. Хаалгуур нэртэй 2 бүдүүн хөндөй төмөр нэвтрэн өнгөрөх боловч энэ нь зориулалтын бус учраас халаалтаа тэр болгон өгөхгүй. Тэгээд энэ жилээс нүүрстүүл шовор байгаа учраас халаалт алдаг оног өгөх болж дээ. Хүйтэн зэвдэг тасалгаанд бид өглөөнөөс орой хүртэл холихно. Их холхоор уламж ядарна. Төрс дуу хооронд хөлгаар даарна. Алхсаар байгаад хөл гуйвж жиг шүүгээд ирэхэд хэсэг суун. Халаалт өгсөн үед жаахан гайгүй байх боловч мөн л дааруулах нь хэвэндэ. 20 анги төлбөрийн чадваргүйгээс ч юм уу, параметрал олдохгүйгээс ч юм уу, эрүүл ахуйн шаардлагыг хангах наазахын хангалтыг хийж чадхаа болж.
Бид гэр орноосоо ирсэн юм уу? Дэглэн буурсан хүмүүсийн оргисон ажлын зам зөмдийг гадуур хувцас болгон хэрэглэнэ. Гэвч дотоороо дан замц цагаан өмдтэй бидэнд ийм хувцас тэмчих нэмэр болохгүй. Өвөл бидэнд төрийг нь огтолж авсан эсхий гутлын толгой өмсгөн. Энэ нь уг нь дулаан нэмэртэй боловч төрүүг нь тарьжсан болохоор цаанаал нэг яоцгүй. Даарснаас болж уушгаар хатгуулах, хий ханиалгах гэнэ ердийн үзэгдэл. Монгол улсын эрүүгийн хуулинд хүний нэр алдрыг гутаан доромжлохгүй. Эрүүл мэндийг нь сарин үлэнд ороод болохгүй. Бие мах бодийг нь дарчлаан зовохгүй, ял шийтгэл эдлүүлэх ёстой гэсэн байдаг. Тэгвэл энэхүү хуулийн заалт бидний амьдрал ахуй хоёр харшилцаар байгааг дарга нар ер нь мэдэх болов уу? Бид ямар хэмийн дулаантай байранд ямар хувцас хэрэглэлтэй ял идлэх ёстой юм бэ? Үүнд хариулах эзэн байгаа гэж би итгэж байна. Намайг анх шорон давчирсан албаны нэг хүн заач Өглийн архивд орж байгаа нэндэ гэж үлээ. Би тэр үед нэг сайн ухаараагүй. Гэтэл хичнээн ч олон хүн бидний дотроос өөр ертөнцид одовдоо. Тэд гяндангийн өлсөх дарах хийгээд бусад зовлон дэсвэрлэж чадсангүй. Бид ч мөн ээлжи хүлээсэн хүмүүс шүү дээ. Хэрв та гяндангаар орвол эвгүй өнөртэй. Харанхуй гэрэлжидэн халаалтгүй. Хүйтэн өрөөнд хэрцэлээ дурсан хоригдол нэртэй сүгнүүд байхыг үзэх болно. Гянданд хүн дурхаараа яс арьсуулах, эсвэл хөөж авгнах гэсэн хоёр зам байдаг. Гэхдээ яс арьсуулах нь олонтаа. Гянданд олон сараар мөрдөгдөн турж идсэн, өвдөж зовсон хүмүүс даслагдан ирнэ. Энэ тэнд бөгшүүлэн ханиалгах дуу ихээр гарна. Энэ нь амьдралын замын өвчин болох сүргээ өвчтэй хүмүүс шүү дээ. Тэдний ярих, ханиах, найдах үед агаар цацагдсан янгууд ёстой нэг дур зоргоороо дарахж өгөндөө. Хэрцээсэн хідэн хоригдлын төдийгүй хянагч ажилтнуудын уушгироо бас зочлоо. Ер нь энд элэг, бөөр, яс гэдэс, булчирха, нүдгээд өвдөхгүй өвчин үнэхээр алга. Дээр үед сүрьегийн сорил авч вакцин уулган өвчнөө хамгаалах төрөлбөрийн арга хэмжээ авдаг байсан гин. Харин одоо зах зээл нөгөө л эдийн засаг нь хүлж орхижээ. Хүүтэн байранд хідэн ирэ толгой удаан суух бөгөөд зарим нь босч алхах авч одолгүй эргээд л суун. Аль хизээний унжсан ном сонингон дахин эргүүлнэ. Өөр хоорондоо ч истуурна. Гагцхүү зовлонгон үүрч бодол сэтгэлдээ хүлэгдэнэ. Бид өмнөх жилүүдэд турж, эцэж, өсөж хаширсан хүмүүс. Тийм ч болохоор өдөрт нэг удаа өгдөг нормын боргуурлаас багаар хоош тавьж өөрөөсөө харамлан гизэн татаж байж жаахан гурил хоримтлуулж аавна. Энэ нь хоосон зан дээр хийж уухад зориулагдана. Харин өнгөрөгч намар хоригдлуудад өгөх хүнсгүй болоход бид энэхүү нөөцөөрөө сар шахан өөрсдийгөө дижээсэн билээ. 10 сар гарч хаад байхад гэрэл үй тасарч дулаалгаа өгч эхлэегүй байгаа нь бас л нөгөө төлбөрийн чадвартай нь холбоотой болов да. Уг нь гяндын хоригдлын хоол хувцас, ордерны хэрэгсэл, амьдрах байрны эрчим хүч, дулааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр хуульчлагдсан юм гэсэн. Гэтэл байдаггүй шүү. Бид зовлон дээр зовлон нэмсээр өвдөж, шаналсаар байгааг дээд дарга нар мэддэг болов. Бид зүгээр л идээд дулаан байранд суугаад байхыг боддоггүй хүмүүс. Наад захын эрүүл мэндийг хамгаалуулах зүйлсийг хэлэхээс, бичгээс өөр арга үнэхээр алга. Бид хайртай дуртай бүгдээсээ холдож хүний нийгмээс бүрэн тусгаарлагдсан хүмүүс. Хуулийн заасныг л хүсгээс биш илүүг шахаж шаардах нь хоригдол бидэнд үл нээсэн. Мөрдөн шоронд олон сар суусан хинч чиг бамын өвчтэй болж хан түшгээс наах нурын болох юм. Бидэнд тамир тэнхээ гэж огт байхгүй болохоор хэд холих төлхөл аяндаа гуйж ирнэ. Ийхүү зохиомл шаналан бидний бие сэтгэлийн зовлонг бас нэмнэ. Тэртээ тэргүй зохих нормороо хооллож ундлаач гэсэн бид дэгтлээ чадахгүй шүү дээ. Энд ядахта нарны шоронгийнхан шиг нар салхи хамталж, хөдөлмөрлөж, сурж мэдэх, чөлөө цагаараа номын санд сууж, зурагт үзэх, радио сонсно гэх биш дээ. Гагцгүй бид өнөөдөр амьд сэрүүн байгаа нүнэн. Маргааш харин яах вэ?
Энд хоригдохоор эргчээд зүүн хөндий өгсөж явахдаа гяндангийн бараагаар айн сүрдэнэ. Аргач үгүй үзээ. Энд хүнд хэрцгий жигшүүртэй гэмт хэрэгтнүүд гисгийгдэн ялзан мэлээ идэлж нүгэл юугаан 8 жилдэг газар байлээ. Нөгөө юундж дийлдэмгүй зөрөг зүрхтэй арслан бар шиг эрсэж энд ирээд аймхай туулаа шиг л болно шүү дээ. Аригтар сууж алж хядаж агсам сохтуу тавьж байсан аимшиг түн гэхэд даанч өнөшмээргүй. Бүлтгэхнэгнүүдэд цэлэгнэг нулимсыг нь хараад бас ч өрөвдмөр. Эднэр гяндангийн жихрэн хяахныхаа төмөр хаалгаар сайн сайхан бүгдээс таслагдсан хаагдаж олон төмөр хаалга дамжин чиг эвгүй өнөр хамар цоргисон харанхуй англоор явахдаа даанч явдаа гэж өөртөө гомдож тентэр дунтар алхан бүүдчихнэ. Тэднийг дулааны шугам нэртэй хос хоолой гүйсэн цон хаалганы нийл төмөр зэмэнтэн шалтай өөрөө өгтөн. Уг байр он удаан жил болсон болохоор дэвэр туургаар нь салхи сэвэлзэж жилийн дөрвөн улиралд мөнх сэрэн хүүтэн байна. Дотроо журлантай ус нь алдаг оног ирэх бөгөөд бүрч муухай үнэртэй. Харанхуй давчин өрөөнд орсон хэм боловч эргэж ухас гихт өгнө. Гэвч энд хоригдлын хөдөлгөөн, үйл ажиллагаа, үг хэл бүгд хязгаартай түгжигдмэл байдаг. Харуулууд годом хонглоор явж хяналт тавьж өдрийн дэглэмийг мөрдүүлнэ. Хянах шагаавчаар албаны хүмүүсийн хяналт тавихад ялтнуудад ирэхийн босож юу хийж байгаагаа илтгэнэ. Хэрв хаалга онгох бол хан руу харж гараан ардаа аван хөдөлгөөнгүй зогсно. Эрэг гэсэн дохиогоор эргэж асуултанд нь довж тодорхой хариулна. Өглөө орой ээлж хүлээлцгээд нүцгэн биеэрээ дагчин жичирч байрандаа үзлэг нэгжлэг хийлгэнэ. Энэ бол хууль дүрмийн дагуу хийгдэж буй ажлын өчүүхэн хэсэг нь. Сүүлийн үед бидний цай хоол давсгүй дэгсэн мөртлөө цэвхүүтэн ирдэг боллоо. Түлээгүй усгүйгээд усан чансан бантан маань цагтаа ирэхгүй. Шөнжин өдөржин даарж өрхийн зэрэгцээ өсөх гэдэг аюулаа биднийг нөмөрөх нь даанч аюултай. Хувцас мó, байр мó, хоол мó бид ер нь хаашаа яваад байна да. Төр засаг маань биднийг өлсөөж дааруулж тураасаар өхөл рүү дүлхэж байна. Нүд минь анилдвч нойр минь эст хүрнэ. Ядарснаас болоод хөлийн жомос татаж байна. Хөлийнхөө давхайг гараараа атгаж жаахан бүлэцүүлнэ. Би элдвийг бодон даарч жирсээр хэвтлээ. Өглөө хонх дуугарлаа. Би босхгүй болохгүй шүү дээ. Арай гэж өндөн. Аль ч нийгмийн үед шорон гяндан байх л юм шиг байна. Харин хүмүүнлэг ардчлалын нийгэм байгуулах гэж зорж байгаа. Манай улсын шоронд хүмүүнлэг, чанар алга гэхэд хэлцдэггүй үзээ. Хоригдлын төлөө, хорих ангийн төлөө санаа зовдөг хүн байдаг бол нэн даруй арга хэмжээ авч өгөөч. Бид хэдийгээр алдаа гаргасан ч гэлээ түүнийгээ ухаарад аз жаргал руу тэмүүлж явна. Хүн танд гяндангийн талаар хуурнсан болохоор зовлон бэрхшээл ээж нуусангүй. Ер нь гянданд яагаад орчих вэ гэж та бас асуух бах. Бид өөр хоорондоо энэ асуудлаар ярилцах авч тэр болгон бэлэн зэзэн хариулж бас чаддаггүй юм. Өөрийн тэнэг зангаас болж би сэтгэлээ жолоодож чадалгүй 10 хар нүглийг үйлснээс л болсон хэрэгэлтэй. Харин бид чинь эхээс төрхийн тийм нөгөөлтнүүд байсан юм гэж юу? Тэгээд л бид чинь төрөл бүрийн дарамтанд зовж явах хэрэггүй. Бас ч үгүй юм шиг. Хүний хайрлаж хуйлан дээдлэггүй гайл эцэд нь энд авчирчтэй. Гяндангийн гунигт амьдралаас өнгөцгөн дурсахад нэг иймэрхүү л байна да. Хэлээгүй, бичээгүй үлдсэн хүнд хэцүү бүхнийг хүн та ургуулan бодож энэ хүнийг шорон гяндангаас хол явуулахад сэтгэл гаргаарай гэж хүсхийн ялданд алдаж эндэж яваа энэ хэдэн хоригдлын ах хуй хангалт дээр анхаарч өгөөч гэж дээд газраас хүсэмжлэн гуйж байна. Эцэд нь хэлэхэд гяндан гэдэг бол аимшигын сав шүү. Сэрэмжил болгоомжтой яваарай хүмүүс минь. Хэмээн төгсгсөн эзэн нь тодорхойгүй захидлыг танд уншиж хүргэлээ. Энэ хүртэл бичлэгтэйгээ хамт байсан танд үнэхээр их баярлалаа. Хэрв YouTube цугаа subscribe хийгээгүй бол яг одоо subscribe хийж мөн лайкан заавал дараарай. Баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая.